За Монгол улсад жилд дунджаараа 600-аас 800 хүн амиа хорлдог гэсэн статистик тоона. Амиа хорлолтын түвшнөөр Монгол улс дэлхийн 183 орноос 43 дугаарт ирэмлэгдэж байгаа нь хүн амын тоотой харьцуулахад ноцтой үзүүлэлт болохыг мэргэжлэнүүд анхааруулж холбогдох байгууллагууд анхаарал тавих шаардлагатай байгааг санууллаа. Амиа хорлолтын түвшин өндөр байгаа нь нийгэм эдийн засгийн докторгүй байдал, амьдралын чанар, удаан хугацаанд хоримтлагдсан сэтгэл зүйн хямралтай шууд холбоотой байдаг байна. За Монгол улсад залуусын дунд амиа хорлолтын тоо нэмэгдэж байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байлаа. За статистик мэдээлэлээр сүүлийн жилүүдэд 15-аас 34 насны иргэдийн дунд амиа хорлох тохиолдол өндөр түвшинд буюу нийт амиа хорлолтын дийлэн хувийг эзэлж байна. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар ажилгүйтэл санхүүгийн дарамт, сэтгэл зүйн дэмжлэг дутагдах зэрэг хүчин зүйлс залуусыг хамгийн ихээр хүндрэлд оруулж буруу сонголт хийхэд хүргэж байна. За тэр дундаа өсвөр насны хүүхдүүд үеийнгийн дэрлэхэлт, дарамт шахалт, бүлийн ойлгомжгүй харилцаа зэргээс олж амиа оролдлого хийх нь их байдаг байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд болон сэтгэл зүйчид асуудлаа дотроо хадгалах ус найз нөхөд гэр бүл мэргэжлийн хүмүүстэй ярилцахыг зөвлөж байсан юм а. За мөн төрийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс сэтгэл зүйн зөвлөгөө, тусламжийн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм а. Ер нь бол одоо энэ дээр тавигдж байгаа тэр сэтгэлзүйн дээр статистик мэдээлэлүүд бол тавигдж байгаа. Тэр Монгол улсын хувьд гэх юм бол одоо бусад орнуудтай харьцуулахад анхаарал татах үс амиа хорлолт өндөртэй улс орнуудад аль хэзээ ороод ирсэн байгааг бол харуулж байна. Эд хөдөлмөрийн насны хүмүүс гэж яригдж байгаа байхгүй юу? 15-аас одоо 40 насны гэдэг. Ер нь олон жилээс харахад илүү их тийм залуу байгаа юм байна гэдэг нь бол их судалгаанууд бол харагдаж байна л та. За Монгол улс Аз ТV-ийн хэмжээнд амиа хорлолтын үзүүлэлтээр өмнөд Солонгосын дараа 2 дугаарт ирэмлэгдэж байна. Судалгаанаас харахад манай улсад өдөрт дунджаар 1-2 хүн амиа хорлож байгаамаа. Харин жил дунджаар 600-аас 800 хүн амиа хорлож байгааг мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Тэр дундаа эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тоо эмэгтэйчүүдээс 6 дахин өндөр байна. Энэ үзүүлэлтийн ард эр хүн ойлгох ёсгүй, хатуужилтай байх ёстой гэх нийгмийн хандлага тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг сэтгэл засалж эмчнэр сануулж байсан юм а. Архинд орох, тамхинд орох, хар тамхи хэрэглэх, тоглоомонд донтох гэдэг ийм сөрөг юмуд байхаас гадна магадгүй эцсийн шийдэл нь би ер нь хинт ч хэрэггүй юм байна. Би ер нь одоо амьдрах ер нь ямар хэрэгтэй юм ч гэдэг юм уу ийм одоо сөрөг бодолтой автаад тэгээд одоо энэ үйлдэл хийх ийм хэмжээнд бол хүрч байгаа. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг ганцхан удаа нэг удаа ингээд шууд бодол хийчдэг одоо асуудал бол биш учраас түүнээс одоо асуудлыг даван туулах, хүмүүстэй ярилцах, асуудлаа одоо өөр гарц гаргалгаа хайх одоо ийм олон зөндөө одоо тусламж үзүүлдэг мэргэжлийн одоо хүмүүс хүртэл байна. За амиа хорлолт ихэвчлэн удаан хугацаанд үргэлжилсэн сэтгэл готрал, сэтгэлийн хямрал, архиталт, эдийн засгийн хүндрэл, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон хүчин зүйлийн нийлбэр дүнд үүсдэг байна. Гэсэн ч Монгол улсад сэтгэл зүйн асуудлыг төдийлөн чухалчилж үздэггүй хандлага нийтлэг байсаар байна. Иймээс хэрэв амиа хорлох тухай сэтэл төрөх, эсвэл ойр дотны хүн сэтгэл готрлын шинж тэмдэг илэрж байвал үүнийг үл тоомсорлож болохгүй. Ямар ч тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл заслын эмчит хандах нь маш чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж анхаарууллаа.